За, сайн байцгаана уу? Монголчуудын Библи судлал подкастыг сонсож байгаа тэгч нартаа сар шинийн мэнд хүргэе. Бас энэ өдрийн мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан шинэлсэн бахаа гэж бодож байна. За, өнөөдөр бид нар Даниэл номын араас илчлэлт номоор өнөөдрийнхөө подкастыг хийж байна. За, ингээ подкастаа эхлэхийн өмнө үнэхээр бурханд талархлыг өргөе. Магтаалыг өргөе. Синтед залрагч Бурхны гураг хамаг хүч зурж авлан хүч чадал ирэх мэдэл Тэнгэрлэг дээд бүхнийг та өмссөн хэрнээ хамгийн дүлгөөн даруй мөн хураг мэт номхон байж та өчүүхэн хүний өмнөөс үхлээрээ төлөөсийг төлсөн. Христ эзэн синтед залрагч гураг синтед залрагч Бурхан хэмжээшгүй ирэхэд хязгааргүй хүчтэй танд бид мөргөн магтаж байна. Амен. Амен. За, илчлэлт ном бол үнэхээр миний хувьд бол би ерөөсөө илчлэлт номыг 4-р бүлгээс цаашаа баг уншиж байгаагүй. Дандаа энэ тэндээс нь сэгэлж уншиж ирсэн юм байлээ. Гүйцэд бол ерөөсөө уншиж байгаагүй. Тэгээ яагаад гэхээр одоо айхаасаа илүү ерөөсөө ойлгохдгүй тийм ээ. Ойлгохдгүй учраас нэг уншия гэж боддгоо. Тэгэл яалтчгүй нөгөө заримдаа сургаал мургаал дээр гарч ирэхээр ингээ ишлүүдийг төвж уншдаг. Болохоос ш бүтэн зургаар нь хизээч уншиж байгаагүй. Тэгээд ер нь итгэгч нартай ингээд ярихаар илчлэлт номыг ихэнх нь илчлэлт номоос ер нь зогтаасан байдалтай байдаг. Тэгэхээр илчлэлт ном гэхэд танд одоо хамгийн түрүүнд ямар бодол төрдөг вэ? За. Илчлэлт ном мэдээж ер нь бол чамтай төстэй. Ойлгодгүй учраас имээдэг, айдаг. Ер нь бол хүн мэдэхгүй юмнаас л айдэн шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй. Тэгээ зөвхөн ойлгохгүй байгаа зогсохгүй над шиг хүн бол ойлгохгүй. Одоо энэ нэг тийм онцгой толгойтой, онцгой ухаантай хүн л ойлгоно гэж боддог байсан юм. Нэг тийм сонин бодол бидэнд байдгийн байна. Надад бол тийм л эс. Тэгэхээр ойлгодгүй учраас мэдээж очдгоо. Тэгээ тэрнээс гадна бас ойлгохгүйгаасаа гадна илчлэлт ном бол ер нь их холын санагддаг байсан. Ерөөсөө мэдгүй. Энэ ном бол одоо бөө мэд одоо хичнээн жилийн дараач биелээ болохын. Тэгэхээр яг одоо бол онц хэрэгтэй биш гэж яагаад ч юм одоо бодогдуулсан юм байна лээ. Тэгэхээр ойлгомжгүй байдал нөгөө талаас цагийн мэдрэмжгүй байдал биднийг намайг энэ номноос их түлхдэг байжээ гэж би одоо бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол мэдээж их өөрөөр харж байна. Илчлэл номын ер нь итгэгч нар хоёр янзаар хүлээж авдаг. Нэг бол ерөөсөө зугтаад уншдаггүй, нэг бол бүр илчлэл номоор өвчлөлтсөн байдаг гэж би нэг пастор яриа сонсч байсан л та. Тэгэл Саул хийвэл одоо энэ тэмдэг нь болж байна. Одоо энэ тэмдгийг эхэлж байна гэдэгэл дандаа тэгж ярьдаг тий. Тэгэхээр энэ подкастаа хоёулаа итгэгч нар бид нар энэ номыг ер нь ямар өнцгөөс харах ёстой юм бэ гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. За яг л түрүүний ихэлсэн шиг бид нар ойлгохгүй гэд өөртөө бодцоод байдаг. Бид нар энийг хамгийн түрүүнд одоо таягдаж хаях ёстой. Бид нар энэ Библи чинь өөрөө ойлгогдох гэж, нээгдэх гэж бидэнд өгөгдсөн, бичигдсэн ном. Тэгэхээр бид ойлгох болно. Яагаад гэвэл нөгөө бидний дотор амьдардаг ариун сүнс бидэнд илчилж нээж өгөх учраас. Тэгэхээр энэ ном илчлэгдэх ном. Түүнээс хүний ингэж өөрийнхөө оюун ухаанаараа олж мэддэг, боловсралаараа олж мэддэг, амьдралын хар ухаанаараа ойлгодог хүний төрлөх ухаантай бол хамаагүй. Тэгэхээр ариун сүнс миний дотор байгаа бол энэ ойлгогдох л ёстой. Гэхдээ мэдээж хэрэг одоо ариун сүнс бидэнд яаж тайлбарлах юм, яаж ойлгуулах юм гэдэг нь одоо тэр агуу багшийн өөрийнх нь ажиллагаа байгаа шүү дээ. Нөгөө талаас цаг хугацаа гэдэг чинь одоо яг л бид нар энийг ойлгох ёстой тэр цаг хугацаан дээр амьдарч байгаа хүмүүс баггүй юу? Энэ амьдарч байгаа үе маань өөрөө
энийг шаардаад байгаа учраас бид нар яалтчгүй энэ лөө ойртож очих ёстой. Тэгээ 3 дахь хүчин зүйлийг ярих юм бол одоо чи сая хэллээ шүү дээ. Эсвэл зүхтаагаад идэг энэ номноос. Эсвэл энэ номоор буруу өвчлөдөг. Би буруу өвчлөдөг гэж хэлмээр. Яагаад ийм хоёр туйшрал байгаад байна гэхээр дахиад нөгөө ариун сүнсийг ерөөсөө оролцуулдаг учраас ариун сүнс чи өөрөө маш хүчрхэг тэнцвэржүүлэлтийг бидний дотор бий болгодог. Тэгснээрээ бид нар огт ойлгохыг хүсэхгүй зүгтаах эсвэл хит их буруугаар тайлбарлаж улаарах гэдэг хоёр энэ туйл руу биднийг орохоос хамгаалж ариун сүнс яг өөрийнхөө одоо замуудаар бидэнд энэ номыг мэдүүлж өгдөг. Тэгэхээр бид нар энэ номыг эхлээл нээхэд хэлж байгаа ш. Энэ номыг уншиж байгаа хүн ямар өрөөлтэй вэ? Бүгд л өрөөлийг хүсдэг. Гэтэл энэ ном чинь өөрөө намайг нээгээд унших чинь, намайг ойлгох чинь, ойлгоод хүлээн авах чинь ямар их өрөөлтэй вэ гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө ингэж л орох хэрэгтэй. Одоо энэ ном бол бидэнд бүр нээгдэх юмсан гэхээс бүр байж чадж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Тэр би илчил номын одоо энэ подкастнда зориулаад бас нэлээ хит хитэн ресурс их сурвалжуудыг хайж уншиж үзлээхтэй нэлээд одоо хүлээн зөвшөөрөгдсөн теологчдын номнууд байдгийн байна. Илчлэл номын тухай тийм бас ийм жижиг богино тайлбарууд байдгийн байна. Тэгээ тэн дээр надад нэг сонирхолтой санагдсан юм юу байсан гэхээр илчлэлт ном бол тэр чигтээ ирээдүйд болох үйл явдлын тухай одоо бидний хувьд ч тий Есүс Христос хойш 2000 жилийн дараа амьдарч байгаа бидний хувьд ирээдүйд болох зүйлийн тухай бишээ. Зарим нь тийм үйл явдлын тухай, зарим нь бол аль хэзээ болцсон гэж байгаа байхгүй одоо тухайн үеийн итгэгч нарын хувьд бол тэгээд нэг сонирхолтой юм байсан нь ингэж байгаа. Тухайн үед Иохны энэ бичсэн номыг илчлэлтийг захын хүн уншихад ойлгомжтой байна гэж байна. Яагаад тэгэхээр энэ дээр гарч байгаа нөгөө төлөөллүүд одоо эмхтэй 7 уулан дээр суудсан энэ нөгөө нэг тэр Ромын одоо тэр символ айгүй элбэг тохиолддог символүүд юм байна л да. Тэр тэдний хувьд бол энэ айгүй сайн ойлгох хин ч уншаад энийг ойлгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл санаа нь юу вэ гэхээр энийг ингээд одоо бид нэр амьдарч байгаа өөрсдийнхөө үе дээр холбоод энийг хэлж байгаа юм байна. Тэр нь тэрийг хэлж байгаа юм байна гэж тайлбарлахаас илүүгээр энэ номч нь өөрөө зөвхөн биднэрт ирээдүйд тайлбарладаг биш. Зарим үйл явдал нь бол аль хэзээ болоод өнгөрцөн үйл явдлууд юм шүү гэдэг хэлжсэн. Энийг бас би сонсогч нартай хэлмээр надад бол энэ айгүй сонирхолтой санагдсан. Тэгээ одоо миний энэ олсон нэг зоос байгаа хгүй Ромын ийм хүрэлт зоос юм л дээ. Энэ дээр болохоор энэ зоосон дээр яг 7 уулан дээр суудсан эмхтэй байгаа хгүй. Тэгээ урд нь ингээд гол ингээд тэр эмхтэйг мөрөгж байгаа. Энэ нөгөө үзэгдэл чи яг илчлэл номын дээр гардаг шүү дээ. Тэг гэх мэтчлэн одоо тэр нэг мангас одоо араатан тэдэн ивэртэй тэдэн толгойтой энэ төр гэдэг чинь болвол одоо яг ингээд бити бодитоор чирийг хай. Тэр бол тухайн үеийн Ромын тэр символизм буюу одоо бэлэгдлийн харуулдаг тэр зураглалуудыг аягүйх ашиглаж бичсэн тийм юмнууд байгаа шүү гэж хэлжсэн. Тэгээд грекээр одоо энэ чинь Apocalypse гэдэг юм биш үү? Apocalypse of John гэж ер нь бол яг орчуулах нь. Тэр энэ үг нь юу вэ гэхээр нөгөө хөшигний цаана хөшгийг нээхэд гэсэн утгатай. Тийм одоо энэ ном ч өөрөө тийм нэртэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр теологчид тэр пасторууд, номлогч нар юу гэж санал дэвшүүлж байна гэхээр энэ бол ихэвчлэн сүнслэг ертөнцид буюу бидний нүдэнд харагдахгүй байгаа хөшигний цаана болж байгаа тэр сүнслэг тулаан, сүнслэг ажлуудыг өрсөлж бичсэн ийм ном шүү. Тийм учраас та нар битгий энийг одоо бодит ертөнцийн ингээд тэмдэг болгож хайгаарай гэсэн. Тэхийн бол та нар төөрөлтөө шүү гэсэн санаа гаргаж бичсэн байдгийн байлээ. Тийм шүү. Ерөөсөө би одоо нийт Христэд итгэдэг, энэ Библийг уншдаг, ариун сүнс миний дотор амьдардаг, Христ миний төлөөсийг намайг Бурхны хүүхэд болгосон гэж итгэдэг бүх хүмүүст бол үнэхээр урам зориг өгмөр байна. Яагаад гэвэл бид
бид нар сүнсээр хөтлүүлж, сүнсээр ойлгож, сүнсээр амьдрахад суралцаж яваа ийм л хүмүүс. Тэгэхээр илчлэлт ном нь бүхэлдээ зөв миний хувьд гэхэд энэ номон дээр байгаа тэр янз бүрийн бэлэгдлийн шинж чанартай энэ бүх зүйлсүүдийг бид нар өнөөдөр эргэн тойронд байгаа зүйлсүүдээс эрен хайхаасаа илүүгээр сүнслэг ертөнцид болж байгаа тэр үйл явдал чинь бидний харагдах ертөнцийн тусгалаа олж идэг. Их сурвалж нь дандаа тэр хөшигний цаана явагддаг. Тэгээд харагдах байдал, бидэнд үзэгдэх байдал нь одоо энэ яг бидний эргэн тойронд харагдаж байгаа ертөнцийн дээр явагдаж байдаг гэдэг энэ үндсэн ойлголт бидэнд байх ёстой юм. Түүнээс бид нар зөвхөн харж байгаагаар амьдарч болохгүй. Эсвэл зөвхөн тэр сүнсний ертөнцид байгаа зүйлсээ хараад харагдах ертөнцөө үл тоож ерөөсөө болохгүй. Бид нар одоо Даниэл ном дээр бичсэн маш мэрэгэн ухаантай, сайн амьдардаг эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар өрөөлтэй вэ гэж. Тэгэхээр бид нар ийм мэрэгэн ухаантай хандахын тулд ариун сүнс бидний дотор амьдарж байгаа. Тэгэхээр илчлэлт ном бол миний хувьд сүнсээр амьдардаг хүмүүст энэ сүнсний ажиллагаануудыг мэдүүлж өгдөг, ойлгуулж өгдөг. Тэгэхээр бид нар энэ харагдаж байгаа үйл явдлууд цаг хугацааг, харагдаж байгаа үйл явдлуудын цаад үндсэн шалтгааныг бид нар зөвөр таньж ухаж ойлгох боломжтой байхгүй. Ариун сүнс миний дотор амьдарж байгаа учраас тэгээд энэ илчлэлт ном угаасаа бүх итгэгч нарт туйлын хэрэгтэй гэдгийг би яагаад хэлэх гээд байна гэхээр иш үзүүлэг энэ зөнгийн бүхэл бүтэн одоо урсгал гэх юм уу хэмжүүрүүдэнд бүрэн ажиллаж байгаа. Тэгвэл ариун сүнс миний дотор амьдарж байна. Иш үзүүлгийн сүнс болох Христ өөрөө миний дотор амьдарч байна. Тэгэхээр би энэ бүхнийг ойлгоно. Яагаад гэвэл энэ чинь ирээдүй одоо болж байгаа үйл явдал, өнгөрсөн үйл явдлыг бүгдээрингийн зөнгийн хараагаараа харж бичсэн ном байгаа байхгүй. Итгэж хүн бүрт энэ зөнгийн одоо хэмжүүр, энэ сүнсний ариун сүнсний бидэнд өгдөг хэмжүүр гэж ойлгоо л да. Хэмжүүр гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр зэрэг одоо бидний бодит амьдрал дээр бол тодорхой зүйлсийг хэмждэг хэмжээсүүд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл усыг бид нар яаж хэмжих юм? Литрээр, граммаар, миллиграммаар, тэгвэл одоо хатуу битийг яах юм? Килограммаар, тоноор гэх мэтээр хэмждэг шиг зөн буюу иш үзүүлэг гэдэг чинь өөрөө ариун сүнсний бас нэг хэмжүүр. Бидэнд бүх итгэж хүн бүрт байгаа хэмжүүр. Тэгэхээр энэ хэмжүүр одоо ерөөс Даниэл бол тэр чигээр энэ хэмжүүрийг бас эзэмшсэн хүн байсан учраас тэр одоо ирж яваа Христ тэгэл одоо энэ эцсийн цагт юу болохын энэ бүхнийг харж чадсан байна шүү дээ. Гэхдээ тэгвэл биднэрт одоо энэ ариун сүнс бидний дотор амьдарч хахад энэ зөнгийн иш үзүүлгийн хэмжүү байгаа шүү дээ. Надад байгаа шүү дээ гэж бид нар энэ ном руу ойртож очих хэвээр. Энэ иш үзүүлэг, энэ зөнгийн чанараар бид нар энэ номонд хандах хэвээр. Энэ хэмжүүрээр нь хандах хэвээр. Бид нар усыг очичол килограммаар хэмжээд иж болохгүйтэй яг адилхан байхгүй. Тийм учраас айхан байхгүй. Нөгөө талаасаа энэ ном бүхэлдээ Бурхны эрх мэдэл гэдэг бол ямар тасарсан, ямар давуу түүний зөвшөөрлгүйгээр өвсч унахгүй, усч туслахгүй. Түүний зөвшөөрлгүйгээр хаан ажилдаа орохгүй, түүний зөвшөөрлгүйгээр хаан ажилласаа гарахгүй. Ямар амар гайхалтай юр бусын нүсэр далайцтай эрх мэдэл ажиллаж байна гэдгийг бид нар энэ номнаас харах хэрэгтэй. Тэгвэл тэр л эрх мэдлээ Христ бидэнтэй хуваалцсан штэ. Бид нар яагаад айх ёстой гэж. Надад бол ийм л маш хүчтэй бодлууд одоо төрж байлаа. Тэ энэ үнэхээр илчлэлт ном болвол Магдалины ном юм байна гэж би надад санагдсан. Тэгээ энэ Иохан одоо энэ үзэгдлүүдийг үзэж явахдаа одоо бүр сонгосон үгнүүдийг харахад бүр хэлэх, тайлбарлах, дүрслэх үг олдохгүй байгаа хгүй Иоханд. Тэгтлээ их Бурхны сүр жавхланг ингэж харж одоо тэр нүдэрээ үзэж байгаа тэр хүн магтах, бүр хэлэх үг нь олдохгүй. Тэр их сүр жавхлан, тэр их эрх мэдлийг хараад тэгээд тэр ариун хүмүүс Тэнгэр элч нар ерөөсө бүх бүтээлүүд Бурхныг магтж байгааг Иохан харсан баг. Байн үзэгдэл дээр нь гарч ирж байгаа хгүй. Бурхны өмнө сүхэрч түүнийг хэмжээшгүй эрх мэдэлтэй хүчрэхэг
хамгийн ариун гэж магтж байгаа. Тэгээ энэ бол яахын аргагүй Магдалины ном Бурхны сүр хүч, Бурхны тэгсэн хэрнээ синтез залрагч хураг гэж бүр дахин хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их сүр жавхлантай хэрнээ хураг байна гэхээр тэр надад бол үнэхээр Есүсийг маш гайхамшигтайгаар илчилсэн. Үнэхээр тэр илчлэлт санагдсан. Тэр хураг тэр ямар номхон дүлгөөн билээ. Тэгээд тэр хүний одоо үрийн төлөө нядлагдсан тэр хураг шүү дээ. Тэгээд тэр одоо синтед сүр жавхлангаа өмсөөд ингээд залрааг бүгд тэр хурганы өмнө сөхрөөд, бүгд тэр хурганы өмнө алдрыг өргөөд, бишрээд, мөргөөд, бууж өгөөд ингээд дуусж байгаа байхгүй. Тэгээ энэ бол үнэхээр жинхэнэ Магдалыг харуулсан ном гэж надад санагдсан. Үнэхээр Магдалины ном мөн. Яагаад гэвэл одоо бид нар тэгдэж та одоо дуу зохиож дуулъя л гэдэг. Тэгснээр шинэ дуу зохиож дуулъя гэж ярьдаг. Тэгэл Магдалины баг ингэнэ, Магдалины өдөртөгч тэгнэ гэж ярьдаг. Энэ ялангуяа Илчилт номын 5 дугаар бүлэг бол одоо миний надад харуулсан илчлэлтээр бол яг Есүс Христ Үлс наман дээр дагалдагч нарынхаа нүдэн дээр дээш өргөгдөөд эцэг рүүгээ явж байгаа юм. Тэнгүүтээ 5 дугаар Илчилт номын 5 дугаар бүлэг дээр тэр Христ яг эзний аавынхаа оршихуй руу орж байгаа байхгүй. Яагаад би тэгж бат итгэлтэй хэлж байна гэхээр тэнд хуйлмал бичээс байсан. Хуйлмал бичээсийг унших хинч олдохгүй байсан. Тэгэхэд Иохан цорхиран уйлв гэж байгаа. Тэгэхэд түнд хэлдэг нэг ахлагч чи одоо уйлах хэрэггүй. Учир нь хуйлмал бичээсийг одоо лацыг нэвдэх зохистой нэгэн энд зогсож байна гэд хартал тэнд нядлуулсан боловч цэг зогсож байгаа хургыг тэ олж хардаг. Одоо нөгөө хураг энэс өмнө Христ Бурхны хүү тэр хаан тэр бурхан байсан. Гэхдээ хураг бол байгаагүй байхгүй юу? ертөнцийн суйраас тэр хураг болно гэж төлөвлөгдсөн байсан. Харин одоо бол яг жинхэнэ утгаараа нятлагдсан боловч цэг зогсож байгаа. Өргөгдөөд эцгийн баруун гар талд орж ирж байгаа хураг, түүнийг ухтаж авж байгаа тэнгэр, түүнийг ухтаж авж байгаа аав, түүнийг ухтаж авж байгаа 24 ахлагч, 4 амьтан буюу хэрүүбүүд гарч ирж байна л да. Тэгэхээр энэ ямар тасархай вэ? 5 дугаар бүлэг дээр одоо нөгөө 11 дагалдагч маань тэнгэрүүд явж байгаа эзнийг хараад үлдэхэд одоо бид нар Иохны бичсэн Илчилт номын 5 дугаар бүлгээс дээш өргөгдөөд одоо эцгийн өрөөнд орж ирж байгаа тэр хургийг бид нар харж байна шүү дээ. Тэгээд тэр хураг орж ирэхэд одоо нөгөө Есүс Христ шинэ цол хэрэгмтэй болж байна. Нядлагдсан боловч цэг зогсож байгаа хураг. Бурхны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг цусаараа хөдөлж авсан тэр хаан одоо хагуу тэргүүн тахилч одоо шинэ цол шүү дээ. Энд чинь Христийг дахин амьлаад дээш өргөцсөний дараа эцэг түүнийг өргөмжилж байна. Тэгээд эднэр бүр яасан гэж эднэр бүр шинэ дуу зохиож дуулсан. Нөгөө хургийг хараад дуулж ш. Та л зохистой. Та энэ лацуудыг эвдэх зохистой. Та ариун ард түмнийг цусаараа хөдөлж авсан нэгэн та бол зохистой юм. Эднэр өөрийг нэрэхгүй урд хожид бүр тэнгэрт ч дуулж байгаагүй тэр шин дууг дуулж байгаа байхгүй. Яагаад гэвэл хураг ажиллаа хийгээд дуусгаад нятлагдсан. Тэгтээ дахин амьсан хизээш дахиж бүхийхгүй, хизээш дахиж сүгдэхгүй, дахиж нятлагдахгүй тэр хураг буюу одоо Юдагийн арслан одоо орж ирж байгаа. Тэгэхээр Магдал хүндлэл гэдэг маань бүр бидний урд нь бодож байсан төвшин ойлголтоос ч юм уу халиад явцсан энэ Магдал хүндлэл мөргөл гэдэг чинь илчлэлтээс тэр бурхныг харж байгаа илчлэлтээс үүсдэм байна гэдгийг энэ илчлэлт том бидэнд харуулж өгч байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр илчлэлтийг ярихдаа тэр бэлэгдлүүд дээр төвлөрөхөөс илүү тэр их одоо гайхалтай бидэнд одоо мэддэж байгаа энэ Магдалын хэмжүүр, зөн иш үзүүлгийн хэмжүүр, бурхны эрх мэдлийн хэмжүүр дээр нь бид нар илүү анхаарлаа тавьж энэ одоо юр бусын номыг одоо унших хэрэгтэй болж байна.
Би тэгж бодож байгаа. Тийм байна. За тэгээд илчлэлт ном маань эхлэхдээ Есүсийг магтаж эхэлж байгаа. Есүсийн илчлэлт, аврагчийн илчлэлт, Месаягийн илчлэлт гэж эхлээд тэгээд Иоханыг Азийн одоо бүс нутагт байгаа 7 чуулганд цугларалтад захиа бичээ гэж хэлсэн байна. За энэ 7 захиаг бол баг итгэж болгон уншаад за энэ нь манай сүмтэй адилхан юм байна гэдэг ч юм уу, энэ манай сүмд өгөгдсөн үг байна ч гэдэг ч юм уу, бид нар тэгж хүлээж авч явдаг. Тэгэхээр энэ 7 чуулганд бичигдсэн энэ загтлуудыг уншихад бол Бурхны маш их дотномчлалыг мэдэрч байгаа. Маш их дотномчилж ингээд яг хүүхдтэй аав нь хэлж байгаа юм шиг те, чи ингэж байна, чи ингэсэн байна. Энийг чи засаа. Нөгөө хамаг юм эхлэхээс өмнө тэр хүүхдээ засаж аваад байна штэ. Яагаад тэгэхээр чи миний талд байх хэвээр, энэ бүхэн эхлэхэд чи миний зөв талд байх хэвээр учраас одоо чи энийг засаа гэд. Тэндээс би Бурхны маш их өөрийнхөө хүмүүст хандсан тэр дотн нандан бүр ингэж нэг нууцлж нандинж ярьж байгаа тэр зүрх сэтгэлийг мэдэрсэн. Тэгээ энэ загтлуудын талаар хоёулаа бас ярив. Тэгээ загтлаар эхэлж байна гэдэг чинь өөрөө бүр үнэхээр гүн утга учиртай. Яагаад гэвэл загт одоо энэ шин гэрээний загтлууд дээр ч хэлж байгаа, хуучин гэрээн дээр ч хэлж байгаа. Ерөөсө Бурхны шударга шүүлт бол Бурхны хүмүүсээс л эхэлнэ. Өөр хинээс ч биш. Сүмээс эхэлнэ. Одоо бид нар чинь сүм үүсэн байгуулагдаад 2000 гаруй жил болчиход байна. Тэгэхээр сүмээс эхэлнэ гэж. Синагогоос ч гэж хэлээгүй, бүр сүмээс эхэлнэ гэсэн. Тэгэхээр сүмээсээ эхэлж одоо хамгийн түрүүнд л Иоханд харуулсан юм нь бол сүм байсан шүү дээ. Яагаад гэвэл Иохан өөрөө сүм. Тэгэхээр энэ загтлыг уншиж байхад надад бас их сонирхолтой бодлууд орж ирж байсан. Тэгээд биднэрт бодол орж ирж байна гэдэг ялангуяа үнийг биш, одоо урд өмнө бодож байгаагүй бодлууд орж ирж байна гэдэг. Энэ бол яа харахгүй Бурхан өөрөө бидний л ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд бид нар яг Бурхан ярьж байна гэхээс илүүгээр ийм бодол надад орж ирж байсан. Юу байсан бэ гэхээр энэ бол үнэхээр миний бодоход орчин үеийн сүмүүдэд энэ 7 сүмийн одоо 7 сүм дээр яригдаад байгаа зүйлсүүд их бага хэмжээгээр байдаг. Энийг бол яагаад ч бид нар энэ бол манай сүм юм, энэ бол танаас сүм юм гэж тастаж авах боломгүй. Нэг сүм дээр гэхэд л одоо хэдэн шинж чанар нь байж болно. Нэг сүм дээр гэхэд ганцхан шинж чанар нь байж болно. Тэр байтугай миний олж мэдснээр бол хувь хүн дээр хүртэл энэ яг яригдсан. Хувь итгэгч хүн нэг бүр дээр. Хувь итгэгч хүн ч гэсэндээ одоо сүнсний хувьд зарим нэг хэсэг дээр нь аягүй сайн явж иж болно. Тэгсэн хэрнээ зарим нэг тал дээр нь нэрэл яа харахгүй одоо тэр избэлгэгч, гуурамч үзүүлэгч эмэгтэйгийн одоо сургаалыг чи яагаад өөгшүүлээд байгаа? Чи ер нь яагаад тэрийг өөрийнхөө дотор байхыг ингэж одоо зөвшөөрөөд ингээ өөгшүүлээд байгаад идгийг гэж асууж байгаа ш. Тэгэхээр бид нар зарим нэг зүйлийг өөрийнхөө дотор өөгшүүлээд байгаад ээж болно, хүндхгүй орхицсан байгаад ээж болно. Энэ нь сүм чуулган дотор ч хамааралтай, хувь хүн нэг бүрт хамааралтай. Тэгэхээр Бурхан ярихдаа хизээч ингээл нэг маасаар нь ярьдгүй. Бурхан сүмрүүгээ гэж ярьж байхдаа тэр сүм чинь хий. Тэн дотор чинь эрэгтэй, эмэгтэй, хөвшин, залуу, жоохон хүүхдүүд зөндөл олон хүмүүсийн цугларт байж байгаа штэ. Бид нар л манай сүмийнхэн гэж яриад идэг болохоос Бурхан манай сүмийнхэн гэж хараад байдаггүй. Тэгэхээр энэ дотроос хүн өөрийгөө олж харах хэрэгтэй. Би бол тэгжил бадсан. Энэ дотор нэр би явж байгаа юм байна шүү дээ. Энэ чинь би шүү дээ. Энэ надад байдаг юм аа. Яагаад гэвэл ариун сүнс бит хоёр хамтарч энэ номыг уншиж байгаа учраас ариун сүнс надад одоо харуулах юм, анхааруулах юм, одоо зайлуулахыг хүсэж байгаа юм. Эсвэл энэ тал дээр үнэхээр чи хоёр бол маш сайн байсан шүү, болцсон шүү гэж байгаа зүйлээ бүгдийг хэлээд л явна. Тэгэхээр энийг бид нар өөртөө хамааруулж бодох хэрэгтэй. Энэ 7 сүмийн загтлыг өөртөө хувьд тэгэнгүүтээ мэдээж хэрэг бид нар ч хамтдаа цуглаад нэг чуулга нэг бий болгож байгаа. Тэгэхээр энэ маань бас юу болж байгаа вэ гэж харах хэрэгтэй. Гэтэл бид нар үнэхээр
ерөөсөө ингэж харахгүй л одоо гүцгээгээл байна л да. Үнэхээр айгүй олон үйл ажиллагаа явуулаад иймчил конференц, тиймчил сургалтуудаа, тиймчил наадам, тиймчил магтан дууны концерт гэж бид нар тэр бүгд нь мэдээж хэрэг сайн үр дүнгээ өгч байгаа бах. Гэхдээ цаг ямар болж байгаа вэ? Есүс Христ өөрөө хэлсэн шүү дээ. Та нар цагийг маш анзаараа. Дагалдагч нар нь дахин асуугаад байсан да. Ер нь эцсийн цаг болоход яг ямар одоо шинж тэмдэг болох юм бэ? Та хэлчихээч дээ гэж одоо бараг л онсаар өдөртөө мэдээд авчмаар байгаа даа. Байхгүй энэ чинь хүний нэг тийм залхуу чанар байна л да. Тэгэл бэлэн хэлүүлээд авчин. Тэгээд за 2072 оны 6 сарын 24-ний үүрийн 7 цаг одоо юу ч гэдэг. Тэгээ мэдээд авчвал амрах гэдэг юм уу одоо яах гэдэг юм мэдэхгүй. Гэтэл Есүс бидэнд юу гэж хэлж үлдээсэн бэ гэхгүй. Та нар мэдрэмжтэй бай. Сүнсний мэдрэмж чинь хуц бай. Цагаа мэдэрдэг бай. Хаана юу болж байна анзаардаг бай. Тэгэхгүй ингээл бид нар ингээл сүмийн ажил гэдэг урдах ажилдаа өнгөрөөдгүйгээд ахаар зэрэг бид нар толгоогоо өргөж ингэж одоо юмыг ажиглах чадваргүй болчиход байна шүү дээ. Гэтэл ариун сүнс яг ч бидний дотор амьдраад байгаа. Тэгэхээр энэ 7 цагтас бол сүмийг сэрүүлэг гэж харах хэрэгтэй. Босооч сэрээч. Хийж зарим сүм дээр одоо бичиж байгаа шүү дээ. Есүс Христ Иоханаар дамжуулаад. Чиний юу хийснийг би харсан. Одоо миний юу хийснийг чи хар. Хин ч одоо чиний бурхан бидний юу хийж байгааг харсгүй дээ. Одоо энэ бурханыг сохор дүлээ мэт үл таамсралхаа болох ёстой. Христэд итгэгч нар. Тэр харахгүй байгаа юм шиг, тэр сонсохгүй байгаа юм шиг. Тэгэхээр тэр юу ч хийхгүй байгаа юм шиг. Тэгээ харж байгаа нь бид нар, сонсож байгаа нь бид нар, хийж байгаа нь бид нар юм шиг. Ингэж одоо ухаан малгайгүй гүүхэ болох ёстой. Тэгээд эн чинь ямар сайндал сонсох чихтэй хүн байна уу? Сонсооч ээ. Сэрүүлгээ сонсооч. Сэрээч, нойрноосоо сэрээч. Одоо миний юу хийж байгааг хараач. Одоо намайг анхаараач. Одоо надад өөрсдийгөө өгөөч. Үргэлжил дандаа надад өгөөч, та надад өгөөч, та бол баян юм, та бол ийм юм. Одоо надад өгөөч, надад хэрэгтэй. Энэ бүхэн чинь одоо дуусаад байна шүү дээ. Одоо бид нар чи эцсийн цагийн эцсийн мөчөд амьдарч байна. Дээрээс нь олон хүн ингэж асуудаг. За надаас ч нэг олон хүн асууж байгаагүй. Гэхдээ нэг хүнийг бол би аюулсан санаж байна. Совда пастра та Христ ирэх болж гэнэ үгүй юу хэлээд өгөөч. Та бурхантай илүү ойрхон байдаг гэж. Би бол бурхан битэрийн яриаг сонсоодаас сонирхол болох л та. Би бурхантай илүү ойр байдаг гэж хизээж өөрийгөө боддгоо. Би улам ойр байх юмсан л гэж боддог. Тэгээд ч тэр цаг хугацааг бид нар мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл мэдрэх боломжтой гэж хэлээ л да. Мэдрэх боломжтой. Тэгэхээр зэрэг бид нар энэ хизээ юм болох гэдэг юм болоо гэж асуухаасаа илүүгээр намайг сэрээж, сэрүүлэг дуурч. 7 сүмийн загтал чинь өөрөө одоо ер нь бол эсчлэлт номон дээр 7-гийн тоо маш гардаг. Тэгээд 7-гийн тоо маань өөрөө одоо би тэгж сонссон, би өөрөө еврей судлаач биш л дээ. 7-гийн тоо бол үргэлжил хангалттай. Одоо энээс л хангалттай байх боломжгүй гэсэн тийм л бэлэгдэлтэй байдаг л гэдгийм байлээ. Би бол үнэн байх гэж боддог. Тэгэхээр хангалттай сэрүүлэг хангиж байна. Итгэгч нараа, сүм чуулгануудаа одоо бид нар өөрсдийнхөө зохиосон програмт ажлуудаа хажууд тийш нь тавиад цагаа анзааръя. Ариун сүнсийг сонсъё. Ариун сүнсэнд хөтлүүлъя. Сүнсээр амьдарч сурыг. Бид нар нэг дөөр үе рүү орж ийн шүү дээ гэдгийг л одоо хэлмээр. Загтлын хувьд бол. Эфес дэх чуулганд бичсэн загтлын алдартай нэг ишлэл бид нар одоо бүрл байнга л иш татдаг тийм ээ. Чи анхны хайраа хаанаас унснаас санаж анхны хайраа чи санаа гэж тий. Хэр хол энэ орчуулгыг харах юм бол хэлж байгаа санаа нь хаана байжгаад одоо чи хаана ирсэн байгаагаа хартаа гэсэн санаатай тий. Хэр хол унснаа хартаа гэх. Тэгээд чи анхны хайраа эргэж сэргээ гэсэн байна. Тэгэхээр энэ өнөөдөр энэ анхны хайраа сэргэн гэдэг чинь ер нь ямар утгатай юм? Ер нь бид нар яаж тэр бурхны төлөөх бидний тэр хайр яагаад ер нь бүхчдгийг, яагаад ингэж яачдгийг, ундарчдгийг. Энд ер нь яг ямар
ойлголтыг илэрхийлээд байна гэж та боддог вэ? Энэ анхны хайр. Одоо би өнөөдөр би Христэд итгээд би бол анхны итгэгч нар биш л дээ. Би 1998 онд Есүс Христэд итгэсэн. Гэхдээ би түүнд хайртай болж эхэлсэн үе маань болохоор зэрэг 2004 оноос хойш би яг хайртай болж эхэлсэн гэж одоо л харж байна л да. Тэр үедээ бол мэддгүй байсан. Тэгэхээр энэ хайрыг л би алдахгүй хичээдэг. Би энэ л хайраараа амьдарч, энэ л хайраараа ярьж, энэ л хайраараа уйлж, энэ л хайраараа магтахыг хүсдэг. Одоо энэ хайр миний дотор үгүй болох юм бол надад ажлаас өөр юу ч үлдэхгүй. Би зүгээр л нэг пастрын ажил хийдэг хүн л болно. Тэгэхээр хайр яаж алга болдог вэ гэхээр мэдээж олон хүн олон санаа л хэлэх баг. Би юу гэж хэлэх вэ гэхээр та хит их тасжээ. Та бурхныг зүгээр л одоо юу гэж одоо нэг л тийм дасан бүр нэг тийм одоо айгүй олон та тэндээ тэгэл миний эзэн Есүс ирж сайхан шүү. Өста бас л гоё шүү. Тэр сайхан гоё тэр бол мундаг эзэн биш. Тэр чин хайрт эзэн бохгүй юу? Би Христийг бодоход миний нүд нулимс дүүрдэг, миний хоолой зангирдаг. Одоо яхан мэдээж энэ бол хүний эмоц л доо. Тэгвэл энэ эмоцыг хөдөлгөөд байгаа юм бол хайр. Хайр алга болно гэдэг та хит их дасч. Та итгэж амьдралаа бүр үнэлэхэ болтлоо дасчиж. Танд юу ч сонирн биш болчих. Танд өнөөдөр бурхан өчигдөр ямар байсан тэрийгээрээ л байгаа бах та гэж та бодож байна. Тийм биш. Тэр ямар их мөнх хөдөлгөөн дотор оршдог вэ? Тэр ямар мөнх хөдлөл дотор оршдог. Тэр ямар уйдамгүй, ямар залхамгүй бурхан бэ гэдгийг та таньж мэдхэ болчих. Тэгэхээр хит дасалт юунаас үүсэж байна вэ гэхээр бурхантай алхахаа болчихж байгаа. Хамт амьдрахаа болчихж байгаа. Зүгээр л нэг итгэвч тэгэл хамт бурхантай хамт байгаагаа юугаар хэмжиж эхэлдэг вэ гэхээр сүмдээ явж байгаа юм. Залбирж байгаа юм. Библийг уншиж байгаа юм. Эсийн бүлэгтээ явж гинэ. Ийм л юмар бид нар хэмждэг болцсон. Тэгэхээр тэр бурхан алслагдахгүй яах юм? Тэр бурхантай та хувьчилж ерөөсөө юу ч хийхэ байцсан байхгүй. Тэр таны амьдралын чинь амин сүнс байгаа байцсан. Тэр анх бол бид нар тийм байгаагүй. Анх бид нар итгэнгүүтээ түүнээс бүр яг л няраа хүүхэд ээжээсээ зуурдаг юм шиг зуурдаг байсан. Тэгээд өөрсдөө том болчих гэж бид нар боддогт хамаг гай байгаад ш. Би бол бурхан дотор хизээч тэр хэрэггүй болт том болж чадахгүй байхгүй юу? Би түүний хувьд үргэлжил хүүхдэн. Гэхдээ нясахаараа байж бас болохгүй. Энэ чинь бидний түүнтэй хэр их одоо хамт байна вэ? Хэр их одоо Иохан бол өөрөө энэ номыг бичсэн Иохан баг түүний Христийн ингрийг налах туйлын дуртай байсан. Энэ түүний бүр дуртай байрлал гэж хэлж байна. Тэр бусад 11 дагалдагчаас ч илүүгээр түүнтэй л ойрхон байж түүний ингэрт нь чихээ наах юмсан. Тэр чинь тодорхой би боддог байхгүй. Ингэрт нь чихээ наахаар зүрхнийхэн цохил сонсогддог байсан бах та. Хүн болоод буудсан бурхан одоо хүний зүрхээр цохилж штэ. Энэ мэт нандин мэдрэмж, энэ мэт нандин холбоосуудыг бид нар өдөр болгон амсах ёстой. Бурхан энийг хүсдэг. Гэтэл бид нар яагаад ч юм хамаг гол юм орхичод байгаа юм. Тэгээ энэ байхгүй бол би Библи уншаад яах вэ? Хэний төлөө? Зүгээр номлохын төлөө юу? Би зүгээр бусдад нэг цэцэн мэрэгний гайхуулахын төлөө. Тэртээ тэргүй надаас ч мундаг тасархай профессор докторууд байгаа. Харин энийг уншдаг нь миний хайрт нэгэн өөрөө ярих учраас. Миний хайрт нэгний амь тэнд байна. Бид хоёр харилцаж байна, тийм ээ? Тийм учраас бид нар хайраа дэндүү ханг хүйтэн дасцсан сэтгэлийнхаа улмаас алдсан. Одоо тэр харилцаа сэргэх ёстой. Би намайг сонсож байгаа хүн бүхэнд хэлмээр байна. Та нар хайрт эзэн лүгээ эрг.
Би өдөр болгон өөрийгөө хайрт эзнээс нүрээ буруулсан байх вэ гэдгээс имээдэг. Биднэрт энэ имээлт байх ёстой. Та биднийг биш үү? Бурхан биднэр түүний өмнө очиход бид нар ерөөсө сүмийн ажил ярихгүй тхүү. Бид нар ерөөсө хідэн хүнтэй сүм удирдаад яасан ийсэн ерөөсө миний пастор гэдэг хэрэгэн ч байхгүй тэнд. Пастор ч миний ажлыг тодорхойлдгийг шүү дээ. Түнс намайг чи энийг ашиглаад дэлхий дээр жаал мөнгө хийгээрэй гэж өгөөг байхгүй. Энд тэнд виз аваад очиод мөнгө цаас хийгээд яваарай энэ гэж надад өгөөгүй. Энэ зүгээр миний ажлын тодорхойл би чинь одоо бурхан ажлын тодорхойлт болгож л бурхан ч пастор гэж нэр өгсөн юм уу да би бас сайн мэдэхгүй л. Тэгэхээр бид нар түүний өмнө очихдоо хайрлагдсан хайрлагдсанараа л яригдэн ш. Өөр юугаараа ч ярихдаггүй. Яг энэ утгаараа яг одоо битэрийн ярьж байгаа яриаг хэрв нэрээ хүн сонсож байгаа бол илчлэлт ном ийм л чухал. Ийм л чухал байхгүй. Бурхныг хайрлах та холбоотой надад миний ойлгосон нэг зүйл юу вэ гэхээр бид нар Бурхны үгийг Христийн үгийг дагаж байж түүнийг хайрладаг. Тэгэхээр би танд хайртай гэсэн хэрнээ ах дүүгээ үзий яддаг бол хайрлахгүй байна л гэсэн үг. Хүнийг хараад зүхээд сүмийнхаа хүнийг жишээлбэл хараад зүхээд муухагаар хилээд доромжлоод тэгсэн хэрнээ тэр амаараа би танд хайртай гэж хэлж байгаа бол хайрлахгүй байна л гэсэн. Тэгэхээр энэ нөгөө Христийг дагна гэдэг нь өөрөө тийм амархан юм ерөөсөө биш юм билээ л дээ. Яа тэгэхээр бидний дотроос айгүй нөгөө үнэхээр хэн нэгэн хүн надад буруу юм хийцэн байхад тэр хүнийг уучлан гэдэг тийм гоё зүйл бол биш, гоё мэдрэмж биш. Гэхдээ одоо миний хувьд үнэхээр уучлах чадахгүй тийм нөхцөл байдал бас сүүлийн жилд гарсан л та. Тэгээ би бол үнэхээр их уучлахыг хүсээгүй би. Яагаад намайг энэ хүн ингэж байгаа юм бэ гэд. Тэгэхэд надад би Есүст хайртай учраас уучлах ёстой байна гэдгийг би ойлгосон байхгүй. Энэ бол миний түүнд хайртайгаа харуулж байгаа илэрхийлэл нь байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр надад бол үнэхээр хүнд байсан. Би дургу хүрчээсэн, уучлахыг хүсэхгүй байсан ч гэсэн би Есүст хайртай учраас би тэрийг уучлж байгаа. Тэгээд зүгээр уучлаа зогсохгүй би тэр хүнийг өрөөж байгаа. Тэр хүний дээр шүүлт гал битгий буугаасаа гэж би хүсэж байгаа. Энэ нөгөө ингэж би одоо Христэд хайраа илэрхийлээд байна л да. Тэгэхээр би энэ сүүлийн жилүүдэд юу ойлгосон бэ гэхээр Бурхныг хайрлан гэдэг чинь амархан юм ерөөсөө биш юм байна. Энэ бол би өөрийнхөө хүслийг бүр өвхүүлээд энэ бол аюу хэцүү зүйл байдаг юм байна. Ер нь Бурхныг ч гэлтгүй бид нар хүнийг хайрлахад тийм амархан биш шүү дээ, тий? Хүнийг хайрлах бид нар аюу их биднээс хэцүү юмнуудыг шаарддаг, хүсэхгүй юмыг маань шаарддаг. Тэгэхээр энэ илчлэл номд бидний уйлаг болтол сонссон ишлэл ч гэсэн өнөөдөр би энэ дээр үнэхээр үргэлт өгч ярмаар санагдсан. Бүгдээрээ анхны хайраа санацгаая. Христийг хайрлах. Таны хэлсэнтэй би 100% санаа нийлж байна. Хэрвээ илчлэл номыг бид нар уншин бол энэ дээр тэр шүүлт ерөөсөө хэн юу хийсэнтэй ерөөсөө хамаарлахгүй шүүлт явагдаж байгаа байхгүй. Бид нар бидний бүгдээрнгийнхэн төгсгөл ижлэх юм бэлээ. Би хэн байна? Ямар мундаг байсан уу? Юу ч хийгээгүй байсан уу? Саятан байсан уу? Гуйлахчин байсан уу? Бидний төгсгөл яг адилхан. Тэр сэнтийн өмнө бид нар зогсоод ариунаас ариун бүр үнэхээр хамгийн ариун тэр нэгний өмнө. Тэгээ тэрний цусаар бид нар бас угаагдсан байна. Тэгээ түүнтэй хамт мөнх хаанчлах уу? Эсвэл нөгөө талд шийтгэхд орох уу? Энэ л бидний ерөөсөө эцсийн төгсгөлийн цэгийн тэр л байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр мөнхийг бодё. Мөнхийг тээж, мөнхийг бодож дээрэс нь энэ хайрыг бид нар өнөөдөр анхаарах хэрэгтэй юм байна гэж надад бол үнэхээр чухал ингэж эргэж орж ирсэн л дээ. Тэгээ харамсалтай нь бид нар энийг бол уйлаг болтлоос сонсоод ингээд хайсан байгаа. Бид нар хамгийн гол нь бас энэ хайрыг ер нь бас их сүм дотор их завхруулсан л да. Бид нар хайрыг маш их завхруулсан. Бид нар хайрыг зүгээр л нэг
би чамд хайртай, Христийн хайраар би чамайг хайрлаж байна гэж ярихдаа энийг зүгээр нэг тийм хиллэг болгоцсон. Хиллэг болгоцсон. Түнс ертөнцийн хүмүүс хүртэл энэ мэт үгийг хэлэхдээ нэгийг бодоод, хоёрыг тунгаагаад хинт хэлж гэн, хэнийг би тэмэрхүү, хинт би энэ үгийг хэлэх үү гэдгээ боддог хүмүүс байгаа штэ. Гэтэл бид нар зүгээр л Христийн хайрыг нэг тийм хямдарсан бараа шиг одоо ямар ч үн цэнгүй бид нар үн төлөөгүй байж болно. Гэтэ бид нар үнэлшгүй үнээр нь аврагдсан хүмүүс аахгүй юу. Тэгэхээр бид нар түүний хайрыг зүгээр л би Христийн хайраар чамайг хайрлаж байгаа шүү гэж хэлчихэд буцаж эргэж харахтаа нөгөө хүнийгээ диаволын үзэн ядаад яваад байгаа чинь өөрөө бурхны дэлгэцэн дээр бүр айгүй тод харагдаж байгаа. Тэгээ бид нар тэр шүүлтээс бол айх ёстой л доо. Тэгэхээр би боддتي сүм чуулган эсвэл хувь хүн яа тэгэл хувь хүмүүс чинь нийлээд нэг сүмийг бүрдүүлж байгаа. Энэ дотор ерөөсө хамгийн гол хэмжигдэх хэмжүүр бол Христийн үг бүр үнэхээр сүм дотор бүр ноёрох ёстой. Үг ба сүнсний ноёрхол байх ёстой. Ариун сүнсний. Тэндээс үүдээд хүмүүсийн хайр, бурхны үгийг сонсоод хүн чинь одоо харагдахгүй бурханд яаж хайртай болох юм бэ? Тэр чинь үг нь яригдж байхад бурхан биежж идэг штэ. Тэгэхээр тэр бит бурхандаа хүмүүс хайртай болж эхэлдэг. Энэ үг, сүнс, хайр сүм дотор бодит болж ирэхийн цагт яагаад сүм дотор янз бүрийн хүмүүс хамтдаа сууж байгаа. Дарга сайдч байдаг. Тэгснээр зүгээр энгийн хүнч байж байдаг. Төрөл бүрийн хүмүүс бид нар яг нэг ширээн дээр нэг сандал дээр одоо суугаад нэг хүний амнаас нэг үг сонсоод сууж идэг. Энд ямар ч ялгарл байдгүй. Гэхдээ бид нар сүм дотроос энэ хайр эхлэх ёстой. Бид нар тэр янз бүрийн хүмүүс, янз бүрийн зан ааштай хүмүүс энэ чинь хайрлж сурах нь пастрын ажил биш. Бид бүгдийн ажил. Тийм учраас сүм дотор хайр завхарсан гэж хэлээд байгаа байхгүй. Хайрлах нь зөвхөн пастрын ажил. Тийм учраас хүмүүс пастрыгаа таагаа намайг хайрлахгүй. Та чинь пастор хүн бидтэй. Яагаад ийм хатуу хандж байгаа юм? Та яагаад ийм хүүтэн үг надад хэлж байгаа юм? Пастор хүнд тийм ирэх байхгүй мэт. Та нар яагаад намайг хайрлахгүй байгаа юм? Ер нь бол тийм ирэх байхгүй шүү дээ. Бид нарт ер нь бүгдэнд маань ирэх байхгүй шүү дээ. Тэгэхээр хайр ингээд завхарчаад байгаа байхгүй. Тэгээ мэдээж ингэж хайрлахтай хүртэл сонголттой хязгаар тавьсан хүмүүс чинь яаж уучлах юм бэ? Тэгэхээр би хэн нэгнийг хайрлана гэдэг бол би бүрэн эвдэрнэ л гэсэн үг. Энэ хэцүү байна гэдэг үг чинь одоо бүр амархан сонсоод бүр одоо сувд гэдэг хувь хүн өөрөө бүр одоо алга болох хэмжээний байхгүй юу. Одоо би өөрийгөө л алга болгоно л гэсэн. Би өөрийгөө үгүйсгэн гэж ярьдаг л да энийг бол. Гэтэ би бүр дотроосоо эвдэрдэг, бүр дотроосоо бүр одоо бүр алга болдсон шүү дээ. Бүр за. Тийм учраас хайр гэдэг хамгийн хэцүү юм шиг мөртлөө хамгийн зөв энэ сонголт сүм дотор ноёрхож эхлэх юм бол хүмүүс бие бинийгээ маш их хайртай болсон юм чи уучлахгүй гэд яах юм бэ? Уучлана. Хайр өөрөө бидэнд уучлах хүчийг өгöd байгаа байхгүй юу? Би энэ хүнд хайртай шүү дээ. Тэгээ би одоо жишээлбэл сүмийнхнийгээ бодохдоо ч юм уу эсвэл өөрхийн нэгнийгээ бодохдоо мэдээж хэрэг шудраг бусаар хэлмэгдээд явж байхдаа гомдоод уйлаад байж байхдаа за. Би Христэд хайртай. Би таны өмнө очиод уучлагдсан хэрнээ би тэрийг ч нууцтаагүй гэж хэлэх улаан нүур надад байхгүй юм. Тийм учраас би тэр хүнийг уучлана гэд уучладаг. Гэхдээ уучлалтын нэг сайхан юм юу гэдэг вэ гэхээр уучлах тусмаа хүн уучламтгай болдог. Уучлах тусам уучлах нэгүсэл нэмэгдээл байдаг. Тэгэхээр дараагийн үн дээр та улам амархан уучлана. Та туйлын уучлалтгаа болоод та явандаа бүр явдаг уучлал болно. Яг бидний эзэн Есүс Христ газар дэлхий дээр явдаг, амьдардаг, ярьдаг уучлал байсан шиг. Тийм болохоор бид нар энэ айгүй уучлалтгаа харин би бол чаддгүй энэ төр гэж яриахаа болох ёстой. Биднэрт нэг сүнс байгаа. Биднэрт нэг л одоо нэгүсэл өгсөн маа. Зөвмөр хайрлууга буцаж очих ёстой. Паструуд ч буцаж очих ёстой. Одоо ингэж нэг тийм ранк гэж ярьдаг да одоо тийм ранк үсгчээл. Яа одоо паструуд нь болохоор бүр хайранд нэвтэрсэн. Гэт хамгийн их хайрлагдаагүй. Эсвэл хамгийн их хайрыг мэдрэхгүй. Эсвэл одоо
Би хүмүүсээс гэж яриаггүй байна. Бас бурхнаас тэд нар нөө ажил гэж явсараа байгаад бурхантай харилцаанд бүр өөрөөд бутраад унчихсан. Би зүгээр үнэхээр тэгж боддог. Би пастор биш. Яг пастор бол миний ажлын нэр гэсэн те. Би амар мундаг итгэгч байхыг хүсдэггүй. Би зүгээр бурхнаар хайрлагдаж, сонгогдсон, дуудагдсан хүн яаж амьдрах ёстой юм? Тэр амьдралаар бүрэн дүүрэн амьдраад одоо эзэнлүүгээ очихыг хүсдэг л ийм л одоо ариун хүмүүсийн нэг. Цөмөр ингэж л амьдрах юм ёстой л гэж би бодоод байна. Биднэрт илүү дутуу юмд санаа тавих, санаа тавих одоо тийм цаг чалга байна. Тэгэх одоо хүч тэнхээгээ бид нар өөр юмд зориулмаар байна. Амен. За тэгээд цаашаа үргэлжлүүлээ. Үнэхээр илчил номыг одоо нэг өдөр нэг цагийн дотор ярина ч гэж юу байх вэ? Гэхдээ одоо товчлоод ойлголтуудыг л ярих гэж бодож байна. Илчил номын 4-өөс 18 дугаар бүлэг дээр бол ерөнхийдөө одоо бүх тэр тулаанууд гарч байгаа тийм ээ. Янз бүрийн амьтад, янз бүрийн одоо тэнгэр элч нар болон гамшгууд янз бүрийн зүйлсүүд ингэж болж байгаа. Тэгээд энэ дээр надад нэг онцлож харагдсан зүйл, гоцоорч гарч ирсэн зүйл юу вэ гэхээр тэр нөгөө одоо сатаны төлөөлж байгаа муу тал тийм ээ, муу талыг төлөөлж байгаа дөрүүд байгаа энэ илчил ном дээр. Тэд нар ариун хүмүүс дээр болон ер нь бүх хүмүүс дээр хүчээр мөрөг гэдэг одоо тулгалт хийж байгаа. Энэ аратанд болон түүний дүрт мөрөг эс бөгөөс өгөх. Өөрөөр хэлбэл сонголт нь ерөөсөө ийм. Мөрөхгүй байх болтох сонголт байхгүй. Чи нэг бол мөргөн, чи нэг бол эсвэл үхэн. Нэг бол чи тамга одоо тэмдэг даруулна, нэг бол чи үхэн. Ийм сонголт. Тэгээ энэ дээрээс би нөгөө эвлэршгүй байдал гэдэг биднэрт өнөөдөр бидний Христийн дагалдагч нар гэж ярмаар байна. Христэд итгэх бол нэг асуудал. Христийг дагах бол шал өөр асуудал яригдаад байгаа байхгүй. Христ гэж бурхны хүү юм байна. Одоо намайг авраад цусаараа одоо миний нүглийг уучлсан юм байна. Би одоо деважинд орох юм байна. Энэ бол Христ итгэл. Христийн дагалдагч гэдэг бол бидний амьдралын тухай ярьж байгаа. Тэгэхээр дагалдагч нар биднэрт Христийг дагдаг хүмүүс биднэрт өнөөдөр ялангуяа энэ ялцарсан одоо үнэн худлын зааг нь бүр бүтгэрчсэн ийм эвгүй болцсон цаг үед биднэрт ирж байгаа сонголт энэ дэлхийтэй чи нэг бол эвсэд яв, эсвэл бүр одоо таслагдаад үхээд тийм ээ сүнс дотор өөр дотроо үхээд ийм л сонголт байд юм байна. Гэтэл бид нар дундуур нь хавчуулах гад дундуур нь ингээд нэг дундаж байх гад аль талын зэрэг авч явчих гад ч гэдэм үү байгаа тэр эвлэрэмтгий байдлууд миний амьдралд байгаад би бас харсан. Гэтэл энэ өнөөдөр бидэрт тавигдж байгаа сонголт бол ерөөсөө ийм хурцсаагаад байгаа байхгүй. Чи нэг бол энэ тэмдгийг даруул, эсвэл чи өөх гэтгэл сонголт тавигдаад байгаа байхгүй. Тэр штэ энэ бид нар илчилт намыг одоо уншаад одоо ялангуяа 18 дугаар бүлэг энэ төр хүртэл унших юм бол ер нь нэлээд чихүүд сүрмээр маш аимшигтай дайн дажин маш их гарч ирж байгаа. Тэгэнгүүтээ бас хүнээс үл хамаарах байгалийн шинжтэй гамшгууд маш их гарч ирж байгаа. Өсвөлэн, араатан, амьтад идүүлэх, тэгэл одоо солир унах одоо тий мэдгүй одоо бүр ерөөсө бид нар түүх хүн төрлөختний түүх үзэж хараагүй тийм их гамшгууд тийм маш их хэмжээний одоо хавчлага Христийн нэрийн улмаас Христийн үгийг сахих хүмүүст ирж байгаа. Тэгээ бид нар энийг харангуйтаа яана ямар аймар юм бэ өстэй яана тэрнээс өмнө өгчхийнсэн гэх мэтийн арчаагүй зүйл бодохын оронд яг одоо өнөөдөр бидний дотор амьдарж байгаа ариун сүнсээр удирдуулаа эвлэршгүй байдалд суралцах хэрэгтэй, дадлагдах хэрэгтэй. Энэ эвлэршгүй байдалд суралцсан энэ ариун хүмүүс одоо тэр цагаан өмөрг өмсөд гарч ирж байгаа тэр агуу их зовлонгоос гарч ирж байгаа хүмүүс гэж илчилт намд хэлж байна. Тэр хүмүүс чинь нэг шөнийн дотор л тийм одоо бүхнийг тойлын тийм одоо эвлэршгүй энэ төр байж сураагүй шүү дээ. Тэгэхээр эн чинь бидэнд юу хэлээд байна гэхээр эвлэршгүй байж сурах хэрэгтэй байхгүй сүм дээр одоо янз бүрийн үйл ажиллагаа зохиохоосоо илүүгээр эвлэршгүй байдлыг өдөр тутмынхаа амьдралд одоо бид нар суралцах хэрэгтэй. Яагаад гэвэл итгэгч нарын дотор
одоо ажиллаад, сонсоод, ярилцаад явж байхад зүгээр л өөрийн мэдлгүй худлаа ярьдаг итгэгч нар зөндөө байдаг. Эсвэл өөрийгөө өмөрч худлаа ярьдаг итгэгч нар зөндөө байдаг. Өөрийнхөө үйлдэлийг далтлагдаж тэгээд бурхан надад ингэж хийсэн улаан цаа худлаа ярьдаг. Бүр худлаа яриад штэ гэд бүр нүдэрээ хэлээд ах чинь мэдгүй худлаа яриад байдаг. Дээрээс нь энд загтлууд дээр Николаичуудын сургаалт битээ авт гээл одоо тий янз бүрийн хуурамч багш нарт битээ авт чи яагаад автаад байгаа энэ төр гэдэг чинь дандаа нөгөө ямар нэгэн бурхны үгээс өөр орж ирж байгаа хавцуудтай л хүн одоо эвлэлтэй дээ штэ эвлрээд нийцээд зогцоод ингээ хөөхөн зогцоод бас тэрийг аятайхан бурхан хэлсэн болгоод ингээ айгуу тийм залжин масктай ингэж амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс бид нар тийм хിവэрэ яваад байх юм бол энэ бурхан шүүж ертөнцийн гим нүглийг шүүх тэр өдрүүдэд бид нар яг хизээч тийм одоо гуйршгүй ганхашгүй тэгээд бурханы талд эцсээ хүртэл үхтлээ зогсож чаддаг нэгнүүд байж чадахгүй. Бид нар өнөөдөр ярьж байхдаа энэ илчилт ном ямар нухацтай юм бэ гэдгийг бодож үзэх ёстой. Би ч гэсэндээ тэр цаг үе дундуур явах л байх. Гэхдээ би тэгж ичхүрт ормооргүй. Би тэгж одоо ямаа болцсон ямаа талд нь зогсож ямааргүй байж. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид нар альва худлыг, бүр альва хэтрүүлгийг, альва холцыг ариун сүнс бидэнд сануулгах тоолонд авч хаяхад бэлэн байх хэрэгтэй. Үзэн ядахад бэлэн байх хэрэгтэй. Дургуутахад бэлэн байх хэрэгтэй. Дургуутахгүйгээр хүн худлаасаа салж чадахгүй л тийм. Тэгээ би бол үнэхээр одоо тэрэн дээр бол үнэхээр эмээдэг. Хүмүүсээс биш би өөрөөсөө яагаад гэвэл байх бүрэн боломжтой байхгүй. Эвлэршгүй байх хэрэгтэй. Бурхан бидэнд ингээл гэсэн бол ийм л байх хэрэгтэй. Тэнд ямар ч альтернатив байхгүй, тэнд өөр ямар ч гаргалгаа байхгүй. Тэрийг ерөөсөө орчин үеийн технологи одоо бурхан минь бид нар чинь одоо ядуу буураа Монголд амьдардаг эсвэл бурхан минь би одоо ийм ч хэл мэдэхгүй, тийм ч хэл мэднэ. Эсвэл одоо би грек хэл судлаа. Биднэрт ямар ч шалтгаан байхгүй. Бид нар эвлэрэхгүй л гэсэн бол эвлэрэхгүй байж суралцах ёстой. Энийг чинь сурдаг. Ариун сүнстэй хамт амьдарж ээж ариун сүнсний нэг одоо үр жимс болж бидний амьдралаас ургаж гарах ёстой штэ. Бидний амьдралаас бурхан эвлэршгүй одоо өөрийнх нь нэрийн төлөө эвлэршгүй зогсдог хүнд Есүс Христ юу хэлсэн бэхээр тэр хүний арыг би даа. Ард нь би зогсно. Харин сүүлээ хавчаад одоо мессеж Байбл дээр байж байгаа. Сүүлээ хавчаад миний нэрийг үгүйсгээд зугатааж байгаа хүнийг би л халахлахгүй. Тэгэхээр бид нар яг вэ миний өдөөс хараад хүмүүсийн өмнө бол их цоглог сайхан инээгээд гоё хувцас өмссөн дэвтрээ дэлгэж аваад гоё ярьж болно. Би ч гэсэн бүтэн сайн цайхан хувцас өмсөд хүмүүсийн өмнө гараад бурхны үгийг номлодог. Тэгвэл үүнийхээ дагуу эвлэрэхгүй амьдрна гэдэг бол үнэхээр амаргүй боловч байх л ёстой. Энэ бидний амьдралын нормал одоо байх ёстой стандарт байхгүй юу? Саяхан хүртэл одоо миний хувьд яг тийм эвлэрэмтгий байдлыг би ажилласан. Тэгээд за энэ бол ёстой. Би үнэхээр дургу хүрсэн. Энэ бол цаашлах байхгүй ш. Би яг нь сая бол үнэхээр гаргачлаа. Гэтэ цаашд бол ёстой. Ямар муухай байлаар юм бэ? Тэгээ жижиг юм л та уулна жижиг. Тэгээ бидний нөгөө хайр хөрдөг, эвлэрэмтгий болдог энэ төр чинь дандаа ийм хачин жижиг юм. Заах дээ. За болно штэ. Ийм үл тоосон те. Ерөөс юмд нухацтай андаж сураагүй. Тэгээд энийг сураачтай л гэж одоо илчлэл дамжин биднийг дуудаад байна шүү дээ. Тэр бас ингэж гарч байгаа штэ. Чи намайг ирэхнүү гэж ширтээд л бай хараад л. Ягаад тэгэхээр би хулгайч мэд гинт ороод ирнэ. Тэр үед чи хувцаа өмсцэн, өөрийгөө бэлтцэн олдоосой. Шалдан нүцгэн уул хадаар гүгээд сандраад явж ахвэ гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ бол яалтчгүй бидний дээр ирж байгаа дуудлага гэж надад ойлгогдчихэв. Бэлэн бай, харсаар бай, тэрийг ажилласаар бай түүний эрхийг. Тэгээ нэг л өдөр тэр ороод ирэхэд би хувцас өмсцэн, зөвхт байдлын хувцас өмсцэн, хүлээгээд бэлэн ингээд зогсож явахмаар байна.
Тэгэхээр одоо энд бид нар иш үзүүлэгч нарт биднэрт хэлэх юм байна гэж өөрсдөө бити хуур. Бидний бүгдийнхэн дотор иш үзүүлгийн чанар байгаа. Зүгээр л бурхантай үргэлж дотн бай, өдөр бүрий хамт бай. Одоо ямар л арга байдгийг танд, ямар л бити шалтгаан тоож. Тэгээд тэртээ бурхан таныг бэлтэнэ. Бэлтэж эхэлнэ. Бүх зүйлд бэлтэнэ. Таныг бэлтгэлгүйгээр юуруу ч оруулахгүй. Бэлтгэж байна гэдэг чинь та түүнтэй хамт байх ёстойг харуулдаг байхгүй юу? Тэгээд бид нар бэлтгэгдэж байгаа цагт бид нар юунд ч бэлэн байж чадна. Тэгээд хамгийн гол нь бид нар чинь нэг тийм зовхон моохонд өөрсдөө бэлдээд байна гэж харахаасаа илүүгээр биднэрт чинь нэг гэрэлтэх, туяарах, давс байх нэг хувь тавилан байгаад байгаа шүү дээ. Хүмүүст тийм ээ зөв чигийн зааж өгөх. Тэр харанхуй үед, тэр хүнд хэцүү үед нь хаашаа хандхаа мэдэхгүй, хэн дээр очихаа мэдэхгүй байгаа. Одоо бүр хамаг итгэл үнэмштэй барчсан тийм хүмүүст бид нар чигийн тогтоож өгөх. Тэр бурхан руугаа гүтэлж аваач. Та бидээр чинь нэг юм хариуцлага байгаад байгаа ш. Түнс зөвхөн өөрийнхөө хар толгойг аврахтай бурхан биднээсийг бэлдээд байгаа нь ерөөсөө биш. Бид нар дэлхийн аврал болж Христ гэдэг аврагч руу хүмүүсийг гүтлэн дагуулах учиртай хүмүүс учраас бид нар бэлэн байх ёстой, бэлтгэдэх ёстой. Тэгээ би үнэхээр урайлж байна. Цөмөр нойр насаас сэрья. Биднэрт байх ёстой бүх зүйл байгаа. Христ хийх ёстой бүхнийгээ хийчихсэн. Тэр түүнд бүх эрх мэдэл байна. Тэр бидэнд ямар бүх эрх мэдлээ хуваалцахад бэлэн байна. Гэхдээ тэр нялх хүүхдэд хизээч машины түлхүүр өгдгүүтэй адил эрх мэдлээ өгөхгүй. Тэр биднийг том болооч гэж чинь өөртөө хамт байгаач. Биднийг яаж хайрладаг шиг намайг бас хайрлаач. Тэгээд надтай хамт алхаач. Юр бусын хувь тавилан биднийг хүлээж байгаа. Би бол илчт намайг уншаад гэж ярих ч утгагүй. Уншсаар байна. Энэ намайг уншаад одоо би бүр яаж ийнэ гэхээр туйлын их зориг орж байна. Бүр туйлын их одоо урам орж байна гэх юм уу. Бүр ингэ цээжээ дэлдмээр санагдах. Миний бурхан ийм штэ нэрээ яах юм бэ? Тэр ийм л байхгүй. Түүний хүмүүс нь ийм л байхгүй. Одоо бүр гайхуулмаар хүн чинь нэгтгэдэг шээ нэг гоё юмтай болохоор гайхуулмаар санагдал одоо тий. Ий төрөнгөтэй болохоор ч юм албан тушаалтаас надад бүр тийм юр бусын одоо хүчрхэг мэдрэмжүүд маш их төрж байлаа. Тэгээ үнэхээр илчилт ном бол бидэнд маш их зүйлийг ойлгуулна. Хүмүүс болохоор зэрэг за одоо энэ хоёр нийлж сууж байгаа л нэгдүгээр бүлэг дээр гарч байгаа юмыг тайлбарлаад хоёрыг бидний ярилцлагын зорилго бол тийм биш. Бид нар тэгж тайлбарлаж барахчгүй. Хамгийн гол нь энд яригдж байгаа энэ гол чухал зүйлүүд байна шүү дээ. Нэгэнт бидний дотор байгаад энэ гол зүйлүүдийг сүнс бидний дотор хийж өгөөд хэлэх юм бол энэ номыг барьж авсан хинч бай. Малчинч байна уу? Одоо эрдэмтэнч байна уу? Тэргүү энэ бүхнийг ариун сүнс тухай бүрд нь тайлбарлаад хэлээд явчихна. Тийм учраас би зүгээр л одоо чиний хэлдгээр хайраасаа салсан бол хайраас сэргээ. Нөгөө л догтлон бурхантайгаа догдолж амьдр. Одоо яана маргааш юу гээч юм хийх бол над руу юу гэж ярих бол намайг яаж гайхшруулах бол түүнийг байнга хүлээсэн зүрх сэтгэлтэй бай. Одоо би ч гэсэн тийм байх болно. Одоо энэ яриа хийж байгаа маа бид хоёр хоёулаа тэгж амьдрах болно. Тэгээ биднийг гайхалтай амьдралд хүлээж байгаа. Түүнээс биш та хоёр ямар гим нүгэлтэй одоо бурхнаас урваад амар муухай болоод явцсан. Тэгэл одоо шийтгүүлэх гээд нуугдах газар айж байгаа хүмүүс биш шүү дээ. Харин бид нар бол алдартай амьдралаар дуудагдсан ийм л хүмүүс байгаа. Дэлхийн суураас өмнө амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс гэж ирж байгаа л ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол дахин хамгийн түрүүнд эхний дахин амьлалтаар тэднэр дахиж амьлан тэднэрт үхэл дахиж тохиолдохгүй. Тэр хүмүүс одоо сентийн дэргэд зогсоод хурхтай хамт одоо шүүнэ гэд. Тэр Есүс биднийг өөрөө дэлхийн суураас өмнө бидний нэрийг амийн номонд оруулах тэр ажлыг хийцэн. Тэгэхээр бид нар энэ шүүлт бол бидний шийтгэл ерөөсөө бишээ. Харин энэ илчлэлт ном бол ерөөсөө бидний шийтгэл ирж иж айгаарэ гэсэн одоо дохио биш. Аюулын одоо харанга биш. Харин эзэн чинь ирж шүү. Ялалт чинь ирж шүү. Нөгөө ялгуулсан алдар чинь ирж шүү. Тисээд байгаарэ. Тэр ирэх хүртэл яг энэ
мөн чанараа ариун энэ мөн чанар Христийн мөн чанарт суралцаад хിവэрэ байгаарэ гэдгийг л бидэрт харуулад байгаа байхгүй. Тэгэхээр энэ илчлэлт номыг би анх удаа ийм нүдээр харж ийн. Өмнө нь бол би ерөөсөө ойлгохгүй тэгээд энэ нөгөө яана ийм амар юм дэлхий дээр болох юм байна даа л гэж бодоол одоо яана гэл ингээл бодоод идэгсэн. Тэгэл энэ тэнд нөгөө солир молир ярингуут нь за одоо нөгөөт нь эхэлж байгаа юм бах таа гэл ингээл бодоод. Гэтэл энэ бол бидний нөгөө алдар ирж байна. Та нарын ялалт чинь ирж байна. Өнөөдрийг хүртэл тиссэн тэр твчсэн тэр Христийн төлөө үгийг биелүүлэх гэж алхсан тэр шагналч нь ирж байна гэдгэл ийм ном байгаад байгаа байхгүй юу. Үнэхээр бурхан бол шудраг, тэгээд хизээч тэр хэнийг хий хоосон хөдөлмөрлүүлдэггүй. Төлөөсийг нь тэр өгдөг. Үнэхээр шудраг бурхан. Тэгээд тэр сүмүүдэд бичсэн захидал дээр хэдийгээр зарим сүмүүд нь бүр ямар ч тийм одоо гийгүүлэх юм юуч байхгүй байсан ч гэсэн бурханд шагнал байгаад байгаа байхгүй. Тэгтээ танад нэг хэдэн хүн байгаа. Та нар өөрсдөө байгаагаа сахиад байх юм бол надад бас шагнал нь байгаа. Тэгэхээр биднэрт зориулсан шагнал байдгийн. Биднийг яг хүмүүс тэр болгон ойлгохгүй байж болно, дутуу үнэлж болно, бүр огт үнэлэхгүй байж болно, бүр тоохгүй байж болно. Таны итгэл үнэмшил хэнд хэрэгтэй юм бэ гэж бодогдмаар газарт та амьдэрдэгч байж болно. Эсвэл тэгж ярьдаг хүмүүсийн дунд ажилдагч байж болно. Бид нар тэгээд түрүүн маа хэлсэн штэ мөнхөөр амьдрья цөмөрөө. Мөнхийг харж амьдрья. Одоо өөрөөр хэлбэл энэ дотор ч байгаа зөнгийн чанараараа амьдрья. Ирээдүйд намайг чинь тийм юм хүлээж ямар их шагналын хур одоо бидэн дээр буух вэ? Тэр шагналын хур буухад бүр ингэж байгаа штэ. Би шагналаа авч явахдаа хажууд минь зогсож байгаа ариун хүний шагналт ч атаарахгүй. Яагаад гэвэл тийм шудраг байх байхгүй юу? Шүүлтэн ч шудраг байна. Шагнал нь шудраг байна. Та нэрээ ямар амар шудраг юм бэ? Яг таарсан юмыг минь өгдөг шүү дээ гэж бүр хувь хүн нэг бүр тэр таарсан шагналдаа туйлаас сэтгэл хангалуун. Яагаад гэвэл бидний бурхан тийм шудраг байхгүй юу? Бид нар шудраг ясыг бүгдээрээ хүсэж шүү дээ. Өнөөдөр чинь зүгээр л одоо том баггуул цээжээ балбаас шудраг яс ирээчтэй барайчтэй. Тэр шудраг яс чинь ирж явнаа. Тэр шудраг яс тогтноо. Тэр шудраг яс бүгдийн сэтгэлийг амраан тэр байтугай. Хамгийн шудраг бос хүн хүртэл бурхны шудраг ясыг хараад бууж өгнө. Ямар ч үг байхгүй. За боли та энэ шудраг яс бол бүр үнэхээр амар юм байна. Би бууж өглөө гэж бууж өгнө. Тийм болохоор бидний эзэн Есүс Христийн эрхийг одоо тэссэн ядан хүлээж байгаа хүн нэг бүр өнөөдөр зүгээр л бурхантайгаа алхсан, амьдарсан, ярьсан, хамтарсан хിവэрэ бай. Яг тэр ажлаа хийж явахт чинь бидний эзэн ирнэ. Бид нар тэгвэл заавал хэдний өдрийн хэдэн цагт ирэхийг нь мэдэх гэж шинтэх шаардлага байхгүй шүү дээ. Бид нар ээж аваагаа ажлаас ирэхийг нь дөхөхөөр нь дөхүүлж байгаа гэрээ цэвэрлээл эсвэл одоо яадаг ч үгүй. Тэгэл ээж аваа ирэхэд гэрэн цэвэрхэн хоолундаа хийсэн байхад ээж аваа бидний зэмлэлтгүй байсан шүү дээ. Бид нар хийх ёстойгоо хийгээл байж хахад бид нар яахчгүй шүү дээ. Бид нар хийх ёстойгоо хийгээд хийх ёстойгоо хийнэ гэдэг нь одоо би пастрынхаа л ажлыг хийгээд гэж бас л битгий бодоорой. Би бурхантайгаа алхна. Би бурхан миний дотор ажиллахыг би зөвшөөрсөн хിവэрэ байна. Бурхан миний дотор хүүгийнхаа дүр төрхийг бүрэлдүүлэх ажлыг нь би зогсоож өрөөсө болохгүй. Тэгээд эзэн Христийн ирэх өдрийг хүртэл бурхан тэр өдрийг хүртэл бурхан миний дотор хийх ёстой бүхнээ бүрэн гүйцэлдүүлэхэд нь би өөрийгөө бүрэн тавьж өгсөй. Одоо энэ бидний ажил байхгүй юу? Түүнд итгэх нь бидний ажил. Итгэлээ зогсоож өрөөсө болохгүй. Ингээд байж байтал бидний эзэн ирэхэд бид нар тэр баяр хөөртэйгээр түүнийг ухтаж авах болно. Амен. За тэгээд өнөөдрийнхөө яриаг өндөрлөе. За тэхийнхээ өмнө би энэ нэг Орс пастрын айгуу гоё бичсэн юмыг бичиж авсан. Энийгээ би уншмаар байна. Илчлэл номын сүүлийн 2 бүлгийн талаар бичсэн. Эхлэл номон дээр бурхан тэнгэр газрыг бүтээдэг. Илчлэл номын сүүлийн 2 бүлэг дээр бид нар шин тэнгэр, шин газрыг хардаг. Эхлэл номон дээр бурхан нар, сар, оддыг бүтээдэг. Харин илчлэл номон дээр одоо нар, сар та нарт хэрэггүй. Бурхан өөрөө нар, сар мэт та нарыг гэрэлтүүлнэ гэж хэлж байгаа. Эхлэл номон дээр анхны гэрлэлт бий болж байгаа. Адам, Ева хоёр. Илчлэлт номон дээр сүүлчийн гэрлэлт буюу Христ өөрийнхөө сүт бүсгүйтэй хоригмолж байгаа.
Эхлэл номон дээр гим нүглээс болоод үхэл орж ирж байгаа бол илчлэл номон дээр дахиж үхэл тохиолдохгүй гэж хэлж байгаа. Одоо үхэл дахиж ирэхгүй гэж хэлж. Эхлэл номон дээр гим хийснээс болоод бурхан хүн хоёрын дунд хагцал үүсдэг бол илчлэл номон дээр тэр өөрийнхөө хүмүүсийн дунд мөнх орших болно гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр би бол эхлэл, би бол төгсгөл гэдгийг бид нар энэ харьцуулалтаас бол харж байна. Тэр өөрөө бүгдийг эхлүүлсэн. Бүх юм холион хүнээс болж холион бантан болсон. Гэхдээ төгсгөл нь яг түүний анх бүтээсэн шиг мөнх тэр зорилго нь биелээд ингээд төгсөж байгаа. Тэр үнэхээр ариун сүнсэнд маш их талархаж байна. Энэ нууцуудыг үргэлжлүүлж бид нарт нээх болтугай. Үргэлжлүүлж энэ номны талаар бидэнтэй ярих болтугай. Тэгээд үнэхээр өөрийгөө биднэрт мэдүүлэх болтугай. Гэт өнөөдрийнхөө подкастыг дуусгая. За тэгээд дараагийн одоо ингээд бид нар Матай, Марк, Лук, Иохан гэ сайн мэдээний 4 ном гээд одоо шинэ гэрээний номнуудаа эхлээд явахаар бэлдэж байгаа. Тэгээд 3 сард бид нар Лук болон Матай номоор ярилцах болно. Лук номоор одоо манай Жон Бацэцгийн маань нөхөр Жон пастор бидэртэй одоо өөрийнхөө илчлэлтүүд ойлголтуудыг хуваалцах болно. Солонгос пастор байгаа. За тэгээд 3 сарын сүүлээр одоо бит хоёр дахиад Матай ном тэр дундаа загалмай Христийн юу гэж ярина гэсэн бэлээ хоёлоо загалмай агуу захирамжийг бас агуу захирамж загалмай уулан дээрх сургаал 3 дээр онцолж ярих байгаа. За тэгээд Библийн орчуулгын тухайд бол илчлэлт номын орчуулга ингээд орж байгаа. Тэгвэл орчуулгын ажил маш их цаг авч байгаа учраас одоо жишээлбэл дараа сард 3 сард Лук, Матай хоёулаа зэрэг орч чадахгүй. Зөвхөн Матай ном орно. Гэх мэтлэнгээр ингээд орчуулга нь араас нь явж магадгүй байгаа шүү гэдгийг бас сануулад хэлье. За тэгээд дараагийнхаа подкастаар бүгдээрээ уулзцгаая. Түр баяртай. Баяртай.